За бид дундын бүс ярьсан нэвтрүүлэгтээ яг одоо Монголын нийгэмд бас туйлын шууган болоод олон нийт ч гэсэн анхаарал хандуулж байгаа энэ оюутлогоо болон түүнтэй холбоотой юмыг тойрсон маш олон асуудлууд төр сонсгол хийж байна. За мэдээж сангийн сайд баяр цагт идэх хүн бол одоо гол гэрчээр дуудагдж оролцож мэдээлэл өгөө явж байна. За энэ үеэр бас сонсголынхын дундуур бас ярилцсан нэвтрүүлгээр маш хурдан бичих гэж хичээе гэж бодоод ярьсан. Мэдээж энэ өнгөрсөн хугацаанд өнгөрсөн 2004-2009 он гэдэг 11, 15, 19 он гэдэг энэ асуудлуудтай холбоотой өнгөрсөн хугацаанд өрнөсөн ой санамжуудаа 2-3 хоногийн хугацаанд ингэ сэргээж ярьж байна. Маш олон зүйлүүдийг ярьсан учраас өнгөрсөн хугацааны зүйлүүдийг яриад явах гэж бодож байна. Цаашид бид нар харин яах юм бэ гэдэг асуудал. Та ерөөсөө шууд эренблээд хэлж хөрөнгө оруулалтын гэрэн дээр өөрчлөх шаардлага байна уу, үгүй юу, тэ? Зардлын хэтрэлт, бусад татврын асуудлууд гэдэг хэдэн чухал асуудлууд байна. Алийг нь төрүүлж хэрхэн яаж өөрчилж хэрхэн яаж зас сайжруулах хэрэгтэй вэ гэдэг дээр та өөрийнхөө байр суурь хэлээч. За нэгдүгээр асуудал оюутлогын бүлэг орд дээр бол хоёр компани үйл ажиллагаа болж байгаа. 70% дээр нь оюутлогоо ХХК, нөгөөдгээр нь Entry Resource ХХК гэдэг. Тэгээд оюутлогоо бол хөрөнгө оруулалтын гэрээтэй тодорхой хэмжээний одоо татваруудыг тогтворжуулсан. За тэрэн дээрээ урт хугацаанд ингээд доктортой байна гэдэг чинь хөнгөлт эдэлж гин гэсэн үг. Entry Resource гэдэг компани нь бол хөрөнгө оруулалтын хувьд бол Монголын талд бол 34% өгөөг байгаа стратеги орд мөртлөө. Тэгэхээр энэ улсын хурл шийдвэр гаргаж Entry Resource-ын 34%-ийг нэгдүгээр тавах хэрэгтэй. За хоёрдугаарт нь одоо хөрөнгө оруулалтын гэрээ байгууллагыг санал тавьсан ч гэсэн хүчин төгөлдөр бүх үйлдэлүүдэд үйлчлэх хэрэгтэй. Яг тэгвэл 2009 онд оюутлогоо гэрээ байгуулж хахад бол өсөн нэмэгдэх нөөц шигсний төлбөр гэж байгаагүй, тэр хууль батлагдаагүй байсан, 11 онд батлагдсан. Тийм учраас Entry Resource гэдэг талаас нь бол одоо 5% амнаатыг аваад одоо нөөц шигсний төлбөрөө аваад дээрээс нь дахиад өсөн нэмэгдэх амнаат авах хэрэгтэй. Ингээ 10%-аар. За дараа нь 34%-ийг одоо тэд нар тусгай харилцаагаар солиё гэвэл ингээд нийт 15%-аар. Энэ асуудлыг бол онтротой нэг талдаа зэгцлэх хэрэгтэй. Нөгөө талаасаа бол үр өгөөжийнхээ асуудлыг ярилцж байгаад оюутлогоо талд бол 2011 онд батлагдсан өсөн нэмэгдэх нөөц шигсний төлбөрийг одоо танай компаниас авдаг бол яваа гэдэг ийм саналыг бол хөрөнгө оруулалтын гэрээнд холбогдуулж тавих хэрэгтэй. За хувь нийлүүлэгчдийн гэрээтэй холбоотой бол олон асуудал гарч байгаа. Хамгийн түрүүнд энэ хүүгийн асуудал гарч байгаа. За хүүгийг бол би 2011 онд хилцээр хийж тохирохдоо 7 жил тутам ярьдаг байя. Хүүгээ буулгая гэдэг. Тэгээд яг хөө биднийг баталж байхад бол хүү бол маш доогуур тогтож ирсэн. Яг тэгвэл ийм хүүхч хүүн дээр ярьжсэн учраас лабер нэмэх нь одоо 6.5 гэдэг зүйлийг ярьжсэн. Тухайн үед бол лабер бол 0.3 байсан. Тэгэхээр 6.8% хүүтэй. За ер нь бол дунджаар ингээд нэг ийм 8 орчим хүүтэй явж байгаад сүүлийн 3 жил ер нь дэлхийн эдийн засаг бол нэг юм жоохон ойлгомжгүй докторгүй байдалтай болоод одоо лайбрыг хэрэглэхээ болоо софт руу шилжсэн. Тэгээ софт нь бол харьцангуй одоо өндөр 5 орчим болсон учраас манай дундчгүй бол 10, 11 орчимд болж эхэлсэн. Сүүлийн 3 жил өөрөөр хэлбэл 11-ээс 21 он хүртэл бол 10 жил бол 8-аас доор хүүгийн хүүтэй явж ирсэн. Гэхдээ бид нар бол Монгол улсын одоо эдийн засгийн байдал чадвар сайжирсантай холбогдуулаад за нөгөө талдаа Ириотинто өөрийн дотор болон бусад компаниуд өгж байгаа зээлийн хувь гадаад зах зээл дээрээс босгож байгаа зээлийн хувь хэмжээнээс шалтгаалаад энийг бууруулах талаар нь бол Монгол улсын засгийн газраас заавал тавих хэрэгтэй. 7 жил тутамдаа энийг ашиглах хэрэгтэй. 2018 онд бол энийг ашиглаж чадаагүй. За одоо ингээд хоёр дахь тохиолдол нь 25 он энийг ашиглаж шийдвэрлэх хэрэгтэй. За дараагийн нэг зүйл нь бол менежментийн төлбөрийн асуудал байгаа. Менежментийн төлбөр бол 3-6 гэд 2%-аар тохирж исэн барилгын ажлын үед үйлдвэрлэлийн үйл ажиллагааны үед. Тэрнээс гадна суурийн нь бол 2 юмнаас тохирдог. Хөрөнгийн зардлаас тохирдог, урсгал зардлаас тохирдог. Тэгэхээр энийг бол бид нэр 12 онд бол ярилцаад ер нь бол 1.5 3% болгоё. Эсвэл 3-6-аараа байх юм бол суурьа багасгах. Зөвхөн хөрөнгө оруулалтын зардлаас авъя. Эсвэл урсгал зардлаас авъя гэдэг ийм тохироонуудыг бол хийжсэн. Дараагийн засгийн газар бол энэ хилцээг үргэлжлүүлж чадаагүй. Одоо хүртэл асуудлаа шийдээгүй. За 2015 онд
тэр одоо Дубайн хэлцээр гэж яригадад байдаг зүйл дээр бол үйл ажиллагааны зардлаас нь 3% авдаг ийм тохируулга бол хийсэн. За ийм зүйлүүд байгаа учраас ер нь бол нөгөө Монголын талын гол асуудал юу вэ гэхээр хөрөнгө оруулагч тал маань бол бүхэлдээ зээлийн санхүүжилтээр төслийн санхүүжилтээр энэ төслийг санхүүжүүлж байгаа. Тэгээд өөрөөсөө манад зээлж байгаа зээлийнхаа хүүнгээр бол тодорхой хэмжээний ашиг хийгээд байгаа. Тэр энэ дээр л зардал энэ өөрөө зардалтай уягдсан учраас зардал дээр нэгдүгээр хяналт хийх хэрэгтэй, хоёрдугаар түүх багасгах хэрэгтэй. Хоёрдугаар зардал багтж байгаа зардалд хамааруулж оруулаад идэг маш олон зүйлүүд дээр хяналт хийх хэрэгтэй. Тэгээд явах юм бол энэ төсвийн үр өгөөж нь бол 53 руугаа ойролцоо очих бах. Ер нь 53 болох ёстой. Дээрээс нь дахиад нэг зүйлийг хэлэхэд ингээд нэг гэрээ хийжээл эцэц төсвөлгүй явах тухай асуудал ерөөсөй байхгүй байхгүй. Техник эдийн засгийн үндэслэл гэдэг маань бол энэ төслийн явж байгаа үйл ажиллагааны тоо, баримт, уулын ажиллагаа бүх юмыг хамруулсан маш чухал баримт гэж. Энийг бол 5 жил тутам шинжлэх ёстой. Ягаад гэвэл энэ чинь нөөцийн судалгаа хийлээ, эсвэл олборлох үйл ажиллагааны судалгаа хийлээ, барилгын ажил хийлээ. Тэр болгонд чинь өөрчлөгдөн шүү дээ. За дэлхийн зах зээл дээр үн өсөх тусам бас өөрчлөгдөн. Тийм учраас 5 жил тутам энэ техник эдийн засгийн үндэслэлээр тэр техник эдийн засгийн үндэслэл дээрээ суурилсан өгөөжийн харьцаа 53-47-го барьж гинөө гэдгээ бүргэлж шинжих хэрэгтэй байхгүй. Тэр ийм зохицуултуудыг бол маш шаардлагатай хийх хэрэгтэй. Тэгэхээр техникийн хувьд одоо ямар асуудал шийдэх ёстой вэ гэхээр эхлээд улсын их хурл тогтоол гаргах хэрэгтэй. Одоо энэ хилцүүлгийнхаа үр дүнгээр. За энэ тогтоолын үр дүн нь өөрөө 2019 онд батлагдсан 92 дугаар тогтоол улсын их хурлын 2021 онд батлагдсан 103 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах хэрэгтэй. Яг бол манайхан тогтоол гаргачаад идэг тэрний хэрэгжилт нь бүрэн дүүрэн болохгүй байгаа шүү дээ. Тэгэхээр заавалчгүй энэ тогтоолын хэрэгжилтийг хангуулах хэрэгтэй. За дараа нь засгийн газар бол хил хитэн зүйлээр хилцээр хийж байна. Тэгэхээр энэ хилцээр нь өөрөө цаашаа амжилттай болох хэрэгтэй гэсэн ийм л зүйлийг яг одоогийн байдлаар бол хэлмээр байна. Зээлийн өндөр хүү энийг л тойроод бид яриад байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бол үндсэн учир шалтгааныг ярихгүй, үр дагаврыг ярих нь бол үр дүнд хүрэхгүй болов гэж би бодоод байгаа юм. Одоо монголчуудын үг байдаг шүү дээ. Овоо усхоогүй шаазгаа юмдаа суух үдэ гэж. Овоо нь бол энэ 34% юм. 34%-ийг авах болсноос хамаарад бид нар уг нь хөрөнгө оруулалтын гэрээ хийсэн. Явсаар байгаад энэ маань зээлийн гэрээ болж хувирсан л да. Тэр үе таалга бол энэ 34%-ийг заавал ав гэсэн хуулиндаа бол болно гэж байгаа юм шүү дээ. Гэтэл тогтоол нь заавал ав гэсэн байдлаар засгийн газарт үүрэг болгосон байсан. Энэ бол хөрөнгө оруулалтын гэрээг зээлийн гэрээ болгож хувирах эхний алхам нь байсан. Тэгэхээр энэ 34-тэй байгаа нөхцөлд бид нар өр зээлээ ярьсан л байж. Тэгээ буулгалаа гэдэг эн чинь бол нойл хүргэж чадахгүй шүү дээ. Ингээд ерөнхийлөгч нь нэг байр суурь, ерөнхий сайдны 34% гэдэг чинь буруу юм штэ. Улсын хурлын дарга нь энийг 90 толгой хүлээлгдсэн юм байна штэ гэж ойлгогдохоор энэ чинь буруу штэ. Баяр дарга бид нар 40 дугаар тогтоолыг 2008 онд гаргасан. Тэр тогтоол дотор энэ хоёр хувилбар сонголт хийгээд ирээ гэж заасан шүү дээ. Энэ 3 дугаар заалт. Энэ 34%-тай одоогийн энэ хуулийн заалтыг сонгох уу? Юуны гэрээ байгуулах замаар бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах замаар энийг явуулах уу гэж. Гэтэл засгийн газар хууль дахин өргөн мэдүүлэхдээ 34%-ийн сонгож авчирж бид нэр улсын хурлд оруулсан шүү дээ. Эн чинь засгийн газрын өргөн барьсан 34%. Одоо ингээ бүгдээрээ нэг 25 онд энэ 9 оныхоо байр суурийг мартсан ингээд. Тэр үед хувьцаа авахгүй гэж хэлсэн хүний бараг толгойг нь авахар байсан байхгүй юу? 100% эзэмшээ гэдэг энэ жагсаал цуглаач дандаа тэгж болж байсан шүү дээ. Тэгээд одоо энэ Дембэрлэгөө өөрөө үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн 2009 оны 2 сарын 19-ний тэр зөвлөмжн дээр нь юу гэж байгаа гэхээр 34% ав 51 хүртэл болго гэд. Тийм бичиг биднэрт өгчөөд одоо засгийн газар идрээс илүү бээд агаад юм хий гэж яаж ингэж хэлж чадж байна. Та ямар хариуцлагагүй юм бэ? Тэгээд өөрөө энэ тогтоол гаргаж өгчөөд одоо болсон чинь засгийн газар толгоогоо ажилуулаагүй юу гэнэ үү? Тийм юм байхгүй шүү Дембэрлэгөө. Би бол таныг
Настаа өмнө чи хувьд хүндэтгээд зөндөө дугуйсуулаа. Улаан цагаан ингээ худлаа яриад их. Сая сонсголтоор ярьсан гол зүйлүүдийн нэг сонсож байхад яг энэ зардлын хэтрэлттэй. Энэ бол ингээд манай талаас ер нь хяналт аягүй сул явсан юм байна. Үе үеийн засгийн газар гэж ярьж чинь тий. Яагаад энэ зардал нь ойлгомжтой л байсан. Одоо чинь Алтан ууг ерхий сайд хэллээ. 5.1 тэрбум анхны хөрөнгө оруулалт ингээд явсан чинь 12 онд гэсэн чинь 7.1 тэрбум болж өссөн. Ингээд ярьж байгаа юм. Энийг хэн хариуцах ёстой байсан гэхээр үеийн засгийн газрууд л хариуцах ёстой байсан. Яагаад энийг ингэж хяналтгүй явуулаад байна? Тэгээ одоо хүрчлээ шүү дээ. Энэс хойш 16 жилийн хугацаанд хэдэн засгийн газар солиод. Одоо бол яг манай засгийн газар гэрээ байгуулж хийснээс хойш хэрэгжилтийн одоо хангах ёстой 7 засгийн газар үйл ажиллагаа байна. Тэгээ энэ засгийн газрууд дотор бол зарим нэг нь бол одоо эс үйлдэлээр буюу шийдвэр гаргахгүй ямар нэг өөрчлөлт оруулахгүйгээр өнгөрөөсөн засгийн газрууд байна. Энэ өөрөө манай үр хөвжийг бас муутгаж байгаа. Зарим нэг засгийн газар нь шийдэж ийн гээд манай одоо үр хөвжийг бууруулсан ийм шийдвэрүүд гаргасан. Зарим засгийн газар нь бол манай үр хөвжийг нэмэгдүүлсэн шийдвэрүүд гаргасан. Тэгэхээр засгийн газар болгон тухайн үедээ ингээд ач холбогдол өгөөд зөв зүйтэй шийдвэр гаргасан ч байна, алдаатай шийдвэр гаргасан ч байна. Огт шийдвэр энэ оюутлогын холбоотой юм дээр шийдвэр гаргаагүй явцсан засгийн газрууч бас байгаа байхгүй. Ийм оюу толгойн гэрээ анх байгуулагдахтаа буруу байгуулагдаг юм аа. Тэр 34 байны хэд байны ерөөсө бодлоо. Хамгийн гол юм чинь бол энэ анхны хөрөнгө оруулалт ер нь цаашдын хөрөнгө оруулалтайгаа бид нэр яг ярьсан анхныхаа дагуу хязгаарлаж явах хэрэгтэй. Хянаж явах хэрэгтэй. Шалгаж явах хэрэгтэй. Энэ байхгүй. Намайг ерөнхий сайд болоход 5.1 байх ёстой. Хөрөнгө оруулалт чинь 7.1 бүтэн 2 тэрбум доллар. Тэр хөрөнгө оруулалтын хэтрэлтийг зогсоох хэрэгтэй. Гэтэл юу болсон? Алтан уугийг огцруулаад Алтан уугийн засгийн газрыг огцруулж аваад тээзүүгээ өөрчилж ягаад гүрний уурхай хөрөнгө оруулалтыг хийцэн. 7-гаа засаж амжаагүй 2 тэрбумынхаа учрыг олохгүйгээр дараачихыг хийхээр чинь одоо ингээд та нарын яриад байгаа 20 хэд болт юм байгаа үстэй. Үе үеийн одоо засгийн газар төрийн албаа хаагчд бол гэрээний хэрэгжилтэн дээр анхаарч ажилласан. Тэгэхээр баяр сутгай бас энэ дээр манай засгийн газрууд муу ажиллаа, гэрээгээ хэрэгжүүлэхэд анхаараагүй гэж бас хэлж болохгүй та. Хамгийн гол асуудал нь бид нар гэрээнийхээ хэрэгжилтийг бүхэлдэн дүгнээд өөрчлөх шаардлагатай зүйлээ өөрчлөх хэрэгтэй. Энэс юус айгаад ах хэрэг байхгүй. Тэгэхээр энэ одоо юу хэлээд байна гэхээр монголчуудын нөгөө төрийн ой санамж, төрийн ажиллагааны залгамж чанар гэдэг юм алдагдсантай шууд холбоотой. Тийм учраас би бол баян хэлдэг юм нь бол гэрээнд асуудал байгаа юм шиг. Гэрээний хэрэгжилт нь үе үеийн засгийн газар улсын их хурл хяналт тавиад тэрийг хэрэгжүүлээд явах хэрэгтэй гэдэг зүйлийг л баян хэлээд байгаа. Тэгээ энийг хариуцж байгаа Эрдэнэс оюутлогоо, Эрдэнэс Монгол компаниудын боловсон хүчний чадхыг бас сайжруулах хэрэгтэй. Тэгээд энэ нь бол энэ тэнцүү одоо хилцээрийн ширээнд сууж чаддаг, хяналтаа тавьж чаддаг ийм боловсон хүчнээр бүрэн хангагдсан байх хэрэгтэй гэж үзэж байна. Төрийн эзэмшлийн хувьцааны эрхийг хэрэгжүүлэгч байгууллагууд гэдэг Эрдэнэс Монгол Эрдэнэс оюутлогоо гэдэг түрүүнээс Риотын талаас хэлж байгаа байр суурийг бид нэр тоохгүй болохгүй л хэллээ тий. Энэ компаниуд чинь хяналтаа тавигээд явахаар чадвархан байгаа юм уу гэдэг асуудлыг ярьсан. Төрийг төлөөлж байгаа хувьцаа эзэмшигч нар ялангуяа Эрдэнэс оюутлогоо Эрдэнэс Монгол компаниудын чадвархын асуудлыг бий өчигдөр дуртад өнгөрсөн. Энэ нь бол одоо бурууга өөр нэг үн рүү чигч байгаа юм биш. Би оюутлогыг бол одоо сайжраад явах ёстой л гэж байгаа юм. Гэхдээ зардлын хяналтан дээр нөлөө үзүүлэх хэмжээний хяналт хийхэд энэ дээр бол тодорхой хэмжээний чадвар өндөр байх ёстой. Риотонто гэдэг компани ч гэсэн бусад компаниудтай хамтарч ажиллаад дэлхийд үйл ажиллагаа явуулж байгаа. Тэр болгон амар байдаггүй. Хамтарсан хөрөнгө оруулалттай компанид байнга хяналттай холбоотой маргаан байдаг. Цаган тулсан тузын урлын урт дах өдөр нь ийм байна, тийм байна, энийгээ зас гэдэг юм бол эрдээс үр дүнд. Тэгэхээр нэг талаас уртаа буйртай сууштай шинжлэх ухааны үндэслэлтэй мэргэжлийн төвшөнд одоо тусалцаагаа аваад шийдвэр гарах мөч нь биш одоо шийдвэрийн дүр зургийн гарч эхэлж ихт нь нөлөө үзүүлэх шаардлагатай байдаг. Тэгэхээр энэ их өндөр чадамж шаардсан ажил байгаа юмаа. За мөнх зүрх захирал бол энэ Риотонто их олон жил өдөрт холбоон тушаал хассан. За өнөөдөр Батнайрамдал даргын хэлж байгаагаар бас Риотонтог ингээд төлөөлөд ганцаараа шахуулсан.
Монгол улсын засгийн газар Монголын одоо энэ хувьцаа эзэмшигчийн төлөвлөлтөд хэлцэр ихээр энэ хүн л ер нь голцоо ганцаараа ирдэг. Тэгээ олон жил одоо энэ монголчуудаа мөнгө өсөх нэртэй монголоор сайн ярьж бодвол монгол хүн байлгүй дээ. Тэгээ олон жил энэ монголчууд их доош нь хийдэг. Мэддэг чадвар муутай гэж үздэг. За улирмаа гişүнч бас цааталтаа энэ буруу зөрүү ойлголтод монголчууд нөгөөд байна гэдэг бол бас үнэн хувьтай. Тэгэхээр одоо энэ Эрдэнэс оюутлогооч тэр Эрдэнэс Монголд бол орчин үеийн залуучууд мэдлэг чадвартай залуучууд байна. Энийний тод илэрлэл нь одоо сүүлийн байгуулсан Ороногийн гэрээ штэ. Бид нар энэ хувь нийлүүлэгчийн гэрээ, Монгол талын өгөөж, Монгол талын жижиг хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрхэн хамгаалах вэ? Маш сайн хийсэн. Санхүүгийн модулийг хамт Француудтай хамт сууж байгаад хийсэн. Тэгэхээр Француудын хандлага юу байсан гэхээр яг техникийн хүмүүстэй хамт суугаад юмаа хийдэг. За Ерөөгийн хандлага бол ихээр ерөнхий сайттай ч уулзсан, эсвэл сайттай уулзсан гэд энэ компаниудыг бол гөлөөгч гэж авч хэлцдэг. Мэдээж алдаа дутагдал гарсан он жилүүдэд тухайн хүмүүс нь тэгэл энэ ч ийм алдаа байсан байна, энэ ч онсон байна гэдэг асуудал бол ингээд цаашаа хөөрхөл байх л та. Одоо үед тэгвэл одоо энэ засгийн газар суучлаа. Хэлцээр шинийн арт сууж штэ. Сандан шитрийн засгийн газар сууж. Энэ засгийн газар хамгийн түрүүнд юун дээр анхаарч ямар нүүдэл хийх ёстой гэж харж энэ гэрээг сайжруулах гэдэг нь эсвэл төр хорны дүгнэлтээр гацаах гэдэг нь тийм зорилго бас харагдаад цаана. За би энийг бол одоо энэ яг одоо бол хэлж болохгүй байх гэж байна. Яг тэгвэл хилцээр болгон чинь тактик таахгүй. Яг тэгвэл хоёр талаас хүн хилцээ хийж ийн гэхээр чинь нэг нь өөрийнхөө эрх ашигыг хангуулах гад нөгөөт нь өөрийнхөө эрх ашигыг хангуулах гад энэ хилцээ. Тэгэхээр энэ дээр бол маш хэмжээний тактик хэрэглэх ёстой. За би бол маш олон хилцээр хийж исэн. Одоо оюутлоготой гадаадын хөрөнгө оруулагчдаар хилцээр хийж исэн. Олон улсын валютын сантаа гэдэг хөрөнгө оруулагч талтаа тий бүх олон улсын том банк санхүүгийн байгууллагатай хилцээр хийж исэн. Мөн Оросын их хөрийн үлдэгдэл 180 сая долларыг дарах гад Оросын сангийн сайттай хилцээр хийж исэн. Тэгээ тэр болгонд тактик хэрэгтэй байхгүй. Тэгээ тактика урьдчилаад ярьцгаар үр дүн бас хэцүү байдаг. Тийм учраас би өөрөө бод санаж байгаа зүйлүүдийг засгийн газрын одоо асуудал хариуцж байгаа сайд нар ерөнхий сайдад бол би хэлнэ. Түр орооч гэсэн одоо бидний саналыг энэ хэрэгтэй байна гэдэг ах юм бол би бол өөрийнхөө саналыг бүрэн дүрэн хуваалцах юм болцоотой. Засгийн газар яг энэ асуудлаар нөгөө талтай хэлцээр хийж явах үед парламентын нээлттэй сонсгол хийнэ гэдэг нь ерөөсөө альж талаасаа буруу. Ягаад гэвэл хэлцээрийн үед позиц тактик гэдэг юмнууд бол нууц байж бид нар тодорхой амжилтанд хүрэх ёстой. Гэтэл олонний өмнө ингээ хамаг позициустай дэлгээ тавьчих тэр хилцээр хийх засгийн газар чинь хэцүү байдалд орно шүү дээ. Хоёр тал хүссэн ч хүсээгүй ч хилцээний ширээнд бол зайлшгүй нэгдүгээрт бол суух ёстой. Яриа хэлцэн дээр анхаарах ёстой зүйл бол бид бүхний хувьд одоо бид нар алдагдсан боломжуудаа нөхөх буюу өмнөх тохирсон энэ гэрээ хэлцээнд тохирсон зүйлүүдэд баталгаажуулах тэр үүднээс бол гэрээ хэлцээнд эдийн засгийн суурьаар нь энэ гэрээг бол өөрчлөх зайлшгүй шаардлага бол байна гэдэг асуудыг бол бас цохож тэмдэглэх шаардлагатай байна. Хоёрдугаар бид нар энэ ямар нэг яриа хэлцээний төвшөнд бол энэ Монголын талын өмнөх гэрээгээр олгогдсон тэр ирэх болоод эдийн засгийн үр гөжийн төвшин бол буурахгүй байна. Өмнөх энэ 92 болоод 103 дугаар тогтоолууд дээр ч гэсэн бид нар энэ Монголын талын үр гөжийн төвшин бол баталгаажуул тогтоол дээр хийж өгсөн асуудал байгаа. Энэ бол бид бүхний заавал хүрэх баталгаажуулах харилцан үржигтэй байдлахын суурь зарчим нь бол эндээ бол байгаа гэдэг асуудал байна. Мэдээж хөрөнгө оруулагч талаас нь энэ нь бол миний хувь хүний бодол шүү. Тэр нь юу гэхээр хоёр талаасаа уулзаж ярьж ийж одоо мэржлийн төвшөнд тоо баримт хоёр талаасаа ойлголцож ийж юм сайжирдаг. Тэгэхээр одоо бид ингээд олон жилийн түүх яриад энэ нь зөв тэр нь буруу гэж их дүгнж ярьж байна л та. Гэхдээ гол санаа нь юу гэхээр хамтдаа сайжирч болтгоо юм уу? Та яагаад сонсголыг хаалттай хийгээдсэн юм? Тийм нуугаад таагаад байгаа зүйл тийм их байгаа юм уу? Ер нь бол маш их зүйл. Ер нь одоо би бол нэг юмд итгэлтэй байдаг. 2009 онд энэ гэрээг хийж чадаагүй бол одоо ч хийж чадахгүй байсан. Яг гэвэл тийм үүлэн чөлөөний нар шиг боломж гарсан байхгүй. Одоо хүмүүс бол их олон зүйлийг мартаад байна. Нэг зүйл нь бол бид нар ийм том хоёр улсын дунд байгаа жижигхэн улс. Тэр жижигхэн улс нөрөө уул уурхаа тэр суурилдаг. Хөдөө аж ахуйн эдийн засгт ийм улсаа гэдгээ үргэлж санаж явах хэрэгтэй.
Монголын бүх түүхэнд хоёр талын одоо хөршүүдийн бодлого, эдийн засгийн бодлого, улс төрийн бодлогын төлөө үргэлж байсан. Цаашдаач байна. Тийм учраас монголчууд бол өөрсдөө нөгөө хар хайрцагны бодлого гэдгээрээ тий дотроо нөө ухаанаа уралдуулж өөрсдийнхөө байр суурийг урт хугацаанд яаж хадгалж хөгжлийн бодлогоо яаж хангах вэ гэдгээ дотроо ярьдаг байх хэвээр. Тэгээ би хэлээд байна шүү дээ. Энэ сонсгол хийх нь зөв өө. Тодорхой зүйлүүдэд нээлттэй ярилцъя. Гадныхан байж шүү дээ. Энэ ингээд сууж. Тодорхой зүйлүүдэд хаалттай ярилцъя. Цөөхөн хүний хүрээнд яг тодорхой асуудлыг шийдвэрлэх. Ингэжээж нөгөө төрийн хар хайрцагны бодлого гэдэг чинь уламжлагдаж явагдана. Тийм учраас надаа ярьж хэлэх бол зөндөө юм байгаа. Тэрийг одоо ингээд авахгүй байх юм бол би зүгээр санал болгоод бичиж өгöd. Хэдийгээр одоо 16 оноос хойш би энэ том улс төрөөс гадна байгаа ч гэсэн одоо энээс хойш орсон бүх өөрчлөлтүүдээр өөрийнхөө үзэл санааг бол хүргэж 19 онд одоо оюутлогоотой холбоотой бүх материалуудыг нэгтгээд улсын их хурлын гишүүдэд ном болгож хэвлэж өгсөн. 20 онд тэрийг бүх номнуудын одоо бүх гэрнүүдийг хэвлээд ингээд гаргаж өгчсэн. Тэгэхэд нэг эмгэгтэй дүр зураг харагдчихсан юу гэхээр би тэр гэрээг ингээд хэвлээд өгсөн чинь яг оюут толгой, Эрдэнэс оюутлогоон удирдлагууд биднэрт энэ гэрээ байхгүй. Бид нар энэ ийм гэрээ хийгдсэн л гэж мэдж байгаа болохоос яг энэ гэрээг бол хараагүй. Анх удаа таны номноос харлаа гэд ингэж тэгжээс. Тэгэхээр би одоо юу хэлэх гээд байгаа юм гэхээр хин нэгнийг буруутгахтай биш. Монголын ой санамж, төрийн ой санамж, төрийн залгамж чанар бол үргэлж хангагдаж явах ёстой. Ардчилсан ном байна уу, ардын ном байна уу, хамтарсан засаг байна уу? Энэ бол Монголын засгийн газрын гэрээ. Энэ бол Монголын эдийн засгт маш чухал үр нөлөөтэй төслөө гэдгийг л монголчууд бид нар бүгдээрээ ойлгох ёстой. Хоёрхан зүйлдөө хийгээд би таныг ярьж байгааг ойлгосон. Тэгтээ уучлаарай. Таны бас байр суурийг бас үзэгчд харж байгаа болохоор хүрэхгүй бол ерөөсөй болохгүй. Та хэлсэн энэ өртөө холбоотой асуудал одоо ямар ч үгүй шүү дээ. Мэдээж Дубай гэрээг цуцсанаас хоошоогоо 19 он 2021 гээд үргэлжлээд явхад энэтэй холбоотой 2.3 тэрбум доллар. Энийг бол тэгэлсэн үнэ. Гэхдээ 6 тэрбум долларын зээл байна. Энэ нь өчтөр яригдлаа шүү дээ орж өдөр. Энэний хүнд бид нар явсаар хагаад 18 тэрбум доллар, 19 тэрбум доллар хүрчлээ. Энэ ч өөр биш юм уу гэдэг. Ийм нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Өөр гэдэг бол ингээ хувьцаа эзэмшиж байгаа хүмүүс өөрийн хөрөнгөөрөө гэж байгаа шүү дээ. Санхүүжилт хийгээд явах юм бол энэ үр үүснэ. Энэ Эрдэнэс оюутлогоо дээр бичигдээд Монголын засгийн газрын үр болоод яв. Энийг 2021 онд оюун эрдэнэ ерөнхий сайдын засгийн газрын үед хэрэгсэхгүй болгоцсон. Ийм учраас 21 оноос хойш Монгол улс оюун толгойтой холбоотой ямар нэгэн үр бол Монголын засгийн газар, Монголын ард түмэн, Эрдэнэс оюун толгой, Эрдэнэс Монгол компанид байхгүй. Ерөөсөө үр үүсэхгүй. Одоо энэ оюун толгой ХХК гэдэг компани чинь энэ төслөө хэрэгжүүлээд явж шít. Тэгээ бүх том компаниуд том төслийг хэрэгжүүлэхэд зээл авна шít. Энэ зээл нь бол хувьцааны санхүүжилт гэдэг одоо хувь орлогчтой компаниуд нь хувьцааны санхүүжилтээр гаргаж байгаа. Энийг ирээдүйн төв бүрэн гаргаж байгаа нэг хэсэг байна. Дээрээс нь төслийн санхүүжилт гэж байна. Дээрээс нь урьдчилгаа төлбөр хийж байгаа санхүүжилт гэж байгаа гэдэг. Олон төрлийн энэ санхүүгийн зээлийн хэрэгслүүдийг ашигласан зээлүүд байгаа байхгүй. Тэдний хүү бол компани дээр бодогдоод явж байгаа. Өөрөөр хэлбэл энэ дээр ямар нэгэн хүндрэл гарлаа гэхэд зөвхөн оюутлогын компани л өөрөө хариуцна. Тэрнээс Монголын засгийн газар энэний төлөө өрөнд орохгүй, Эрдэнэс оюун толгой өрөнд орохгүй тийм юм байхгүй. Зөвхөн оюутлогын ХХК гэдэг компани өөрийнхөө хөрөнгөөр хариуцна гэд хувь нийлүүлэгчдийн гэрэн дээр тов тодорхой байгаа. Тийм учраас Монгол улс бол өргөө гэж хэлээд байгаа. Гэхдээ тэр нэг авсан зээл хүүгийн асуудал юутай очиж уягдаад идэх юм бэ гэхлээр энэ компани чинь нэг ашигтай ажиллахын тулд яах ёстой гэхээр авсан зээлээ бүрэн төлжиж ашигтай ажиллана шүү дээ. Тэр хугацаанд хойшлоод байна гэдэг л шүүмжлэлийн асуудал байхгүй. Тэрнээр бид нар бүгдээрээ санал нэг баг. Энийг багасгаа. Бид нар анх 19-20 оны үед ногдлогч аавна гэжсэн бол Дубан гэрэг хийсний дараа энэ бол 41-43 он хүртэл хойшлолцсон. Тэгээ 2.3 тэрбумын өрийг тэглэнтэй холбогдуулаад энэ хугацаа 30 одоо 2037-2038 он хүртэл ингээ наашилж байна. Тэгэхээр энэ зээлийн санхүүжилтийн асуудлыг зөв зүйтэй хийгээд үр төлбөр хүүгийн зохицуулаад авах юм бол бидний ногдол ашиг хугацаа наашлана л гэж байна. Энтэй холбогдуулж хүмүүс
нөгөө санхүүгийн энэ хэрэгслийг нөгөө англи хэл дээр бол яг одоо манай орчуулган дээр яг өөр гэж явагдаад байдаг учраас өөр гэд яригадаад ийм зүйл байгаа. Тэгэхээр хин хариуцлага хүлээж ийн гэдэг талаас нь аваад үзэх юм бол Монгол улс өргүү байхгүй. Тэгээ энийг л би зөв ойлгуулсаа гэж л. Эрдэнэт ч гэсэн зээл аваад явж байгаа шүү дээ. Эрдэнэтийн дээр зээл нь монголчуудын өрг биш байхгүй. Эрдэнэт одоо хувьцаат компанийнхаа хувьд одоо бол хийх болсон те ингээд энийхээ хувьд хариуцаад явдаг. Ийм л зүйл. Бүх улсад бол компани өөрийнхөө хөрөнгөөр зөвхөн үйл ажиллагаагаа санхүүжүүлнэ гэсэн ойлголт байхгүй шүү дээ. Чин тодорхой хэмжээний зээл аваад явна. Асуудлын гол нь юу вэ гэхээр манай хөрөнгө оруулж байгаа тал чинь биднэрт зээл өгöd байгаа байхгүй юу? Ойлгоо. Тэгээ биднэрт өгж байгаа зээлийнхаа тэр хүүг их өндөрөөр бодоод байвал тэднэрт ашиг гараад байна. Дээрээс нь энэ зардлаас шалтгаалт эднэр бас тодорхой хэмжээний ашиг бүтээд идэг учраас зардал нь ихсээд ах юм бол тэдний ашиг нэмэгдэнэ. Ийм л хоёр зүйл дээр яригадаад байгаа байхгүй. Тэгэхээр энийг бол шийдэх бүрэн болцоо байгаа л гэж би одоо бодож байгаа. Одоо онцлог асуудал. Төлөөлөл өдөртөх зөвлөлд Монголын талаас томилогдож ажиллаж исэн 3 хүний нэг нь хэлсэн л ноцтой зөвлөлж. Онцлог оюутлага 2 харилцан тохиролцож лицензээ шилжүүлэх маркер арбитрт хандаад ингэж явж исэн гэдгийг бол өөрөө тэр хүн тузаагаа шийдвэртэй холбоотой 12 удаа хуралдахад ийм зүйл гарсан гэж яриад байгаа. Хоёр компани бол хоёулаа тухайн хоёр лицензийг бол оюутлага компани руу шилжүүлэх сонирхолтой. Тэгээд шилжүүлсний үр дагавар нь бол юу вэ гэхээр 2009 онд байгуулагдсан хөрөнгө оруулалтын гэрээний одоо цар хүрээнд оруулаад татварын хөнгөлөлт идэлгүүлэх, татварын хөнгөлөлт чөлөөлөлт хөрөнгө оруулалтын гэрээний дагуу идэлэх гэсэн тийм сонирхолтойгоор тухайн хоёр лицензийг бол оюутлага компани руу шилжүүлэх хүсэлтэйгээр хоорондоо одоо арбитрийн маргаан үүссэн болоод арбитрийн шүүгчд нь өөрсдөө гайхаж исэн. Танаа хоёр компани хоёулаа аль аль лицензээ шилжүүлэх хүсэлтэй байгаа бол юундаа маргаатай байгаа юм бэ гэсэн тийм асуудал яригдчихсэн. За тухайн арбитрийн маргаанд бол манай Монгол улсын засгийн газрыг төлөөлж ямар нэгэн хүн оролцоогүй. За тэрэн дээр бол баясгалан гишүүн маань бол өөрийнхөө хувийн байр суурь таамаглалыг бол дэвшүүлж байна. За би тэрэндээ бол одоо бас нэцамаар байна. Ягаад гэвэл энэ хоёр харилцан хамааралгүй хоёр компани үнэхээр 2004 орны гэрээг сайжрах хүсэлтэйгээр бид нар бол хилцээр хийгээ явж исэн. Энэ хугацаанд бол антрегийн төвчээр нь барагдаад оюутлагыг шүүхт өгөөд энэ хуучин гэрээг ядаж албажуулж авъя гэдэг арбитрийн шүүх байсан. Тэгээд энэ арбитрийн шүүхийн процессыг бол тухайн үед нь бол нэлээд дээхнүүдээс танилцуулж явж исэн. Арбитрийн шийдвэр гарсны дараа оюутлага компаниас Монголын татварын албар руу лиценз шилжүүлэх асуудлаар татвар бодохоор хүсэлт өгсөн байсан. Стратегийн ач холбогдол бүхий орд бол төрийн эзэмшлийн шийдэл нь улсын хурлын бүр гэх юм байна. Хянан шалгах төр орооны сонсголтын дундуур сонсгол дээр зориуд худал мэдүүлэг өгөх юм бол энэ нь эрүүгийн хэргийн шинж чанартай гэж эрүүгийн хэрэгээр хариуцлагатай гэж. Тэгээ яасан зорилго нь юу юм гэхээр хөрөнгө оруулалтын гэрээнд өөрсдөө хамаатай болчихвол татварын хөнгөлөлт идэх гэдэг. Ийм зал байд юм уу? Ийм зал гаргасан гэж та юу харж байна? Яг нь тэр хоёр компани 2004 онд хоорондоо нэг ашиг хуваах гэрээ гэдэг тийм гэрээ хийцсэн бэл. Тэрийн 9 оны гэрээ хөрөнгө оруулалтын гэрээнд юу гэж байгаа гэхээр энэ хоёрын хоорондоо хийсэн гэрээг нь бид нэр хүндэтгэнэ л гэсэн заалт байна. Тэгээд дахиад 15.5 гэж заалт байна. Тэр нь юу гэж юм гэхээр оюутлага компани энэ дээрээ нэмэгдүүлээд лиценз ингэж нэмэгдүүлэх юм бол энэ хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах замаар хийнэ. Тэрс мэддэхгүйгээр нууцаар хөрөнгө оруулалтын одоо хөнгөлтүүдийг эдэлнэ гэсэн зүйл бол байхгүй. Тэгээ хоёр сонголт байгаа. Одоо оюутлага ХК-руу entry resource шилжүүлж болно. Шилжүүлэхдээ хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт гэрээ хийгээд Монгол улсын засгийн газрын одоо ашигт малтмын хэрэглэх газраас шилжүүлсэн лиценз авна шүү дээ. Тийм учраас одоо тийм нууцаар хийчин гэсэн тийм ойлголт бол байхгүй. Одоо өнөөдөр бид яг 34% тагаад явах юм уу? Та бол ярьсан 2-3 хоног тий. Энэ хуульд нь өөрчлөлт оруулаад тусгай амнатаад өснө нэмэгдэх амнат гэдэг. Тэр бол хилцээрийн үр дүнгээс л бий бол. Одоо бид нар хилцээр хэр сайн хийж чадна тэр хэмжээгээр яг тэгвэл 34% авчвал ашигтай ажиллах үед л ногдол шиг авна. Энийг тусгай амнатаар сольчвол шууд гэрээ хийсэн өдрөөсөө амнат аваа авчдаг байхгүй.
Тэгэхээр давуу өнөөгийн үнц нь гэдэг чинь дараа авах мөнгө чинь их байж болно. Өнөөдөр авах мөнгө чинь бага байж болно. Гэхдээ өнөөдөр авч байгаа мөнгө чинь үнцэнтэй байхгүй. Яг тэгвэл худалдаа авах чадвар чинь үргэлж буураад. Одоо бид нэр инфляц гэдэг яриад идэг юм чинь жил ирэх тутам ингээ яваад бидний худалдаа авах чадварыг бууруулад идэх байхгүй. Ийм л зүйлүүд байна. Би яг сонсголын дундуур тантай ингэж ярилцах гэдэг шалтгаан нь энэ сонсголтын одоо уур амьсгалын бас асуумар. Нэгдүгээр энэ сонсголын зорилгыг ер нь та юу гэж бодож байна? Засгийн газар хэлцээрийн ширээний ард нөгөө талдаа суудсан энэ үед сонсгол гарч ирээд би сая сонсгол дээр бүтэн 2-3 хоног сонсож хахад энэ гэрээг энэ хөрөнгө оруулалтын гэрээг бүр зогсооё. Эсвэл төр хугацаанд одоо ингээд стоп хий. Эсвэл бүр цуцлаа гэдэг санаархал бас зарим хүмүүсээс цохолдсон байна. Та энэ дээр юу хэлэх вэ? Ер нь бол мэдээж энэ төр орны хурлын уур амьсгалыг харж байхад бол эхний хэсэгтээ бол грек хийсэн хүмүүсийг буруутгах чиг хандлагатай. Тэгээд дээрэс нь хүмүүс ингээд ямар ч бэлтгэлгүй ирж ил хамгийн асуудал. Нөгөө гэрчээр дуудагдсан хүмүүс 16 жилийн өмнөх юмнуудаа ингээд санаж мартаад тий ирээвэр хураавар өөртөө байсан материалтайгаа яриад тэгээд ярианууд нь бол маш их зөрчилдөөд ингээд түүхээ ой санамжаа эргэж цуглуулж байгаа ийм үйл явц болоод байгаа. Ер нь үн болж өгдөг бол яг энэ асуудлыг хилцэх гэж байгаа маа. Та одоо ийм материалууд биднэрт байна. Тэгээд энэ дээр одоо та судалгаа хийж аваад яг тухайн үед ямар байр суурьаар яаж хилцчихсэн бэ гэдгийг ингээд явсан бол маш ажил хэрэгч болох байсан баг гэж ингэж харж байгаа. Нөгөө талдаа хөрөнгө оруулагч талаас бол бас яг гол одоо санхүүжүүлж байгаа компани зүгээс бол хүмүүс чинь байхгүй байна. Тэгээд энэ мэдээллийг маань бол бас нэг англи хэл рүү хөрвүүлээд тэр хүмүүст бол хүрэх ёстой. Эцсийн нүндээ бол хөрөнгө оруулагчтай Монгол Улсын засгийн газар 2 сууж ээж л бичгээр тохиролцож ээж энэ гэрээнүүдэд өөрчлөлт орж үр ашиг нь сайжрах ёстой. За Монгол улс бол 2 том гүрний дунд байдаг. Тэгээд энэ 3 дахь орны одоо хөрөнгө оруулагчтай хийсэн анхны одоо гэрээ. Тэгээд энэ бол өөрөө нэг талаасаа маш том бизнесийн одоо гэрээч гэсэн нөгөө талдаа Монгол улсын үндэсний аюулгүй байдлыг эдийн засгийн аргаар баталгаажуулж байгаа ийм зүйл байна. Энэ өөрөө Монгол улсын үндэсний аюулгүй байдлыг үжил баримталд суудсан. Монгол улс бол 2 том гүрний дунд байдаг учраас гадаад худалдааны хувьд ч гадаадын шүүх хөрөнгө оруулалтын хувьд ч орч хятад хоёртойгоо 30-30%, бусад улсуудтай 40% гэдэг ийм зарчим бүр манай үжил баримталд суудсан байна. Яг энэ үжил баримтлалыг хангах гэдэг одоо хамгийн ойр төхөм болсон энэ гадаадын шууд хөрөнгө оруулалт бол оюутлогод хийсэн Ирэтэнто аюунхан майнзын хөрөнгө оруулалт байгаа. Тэгээд энийг дагаад маш их хэмжээний одоо бидний ярьдгаар ноу хау буюу уул уурхай мэдлэг. Ер нь бол ингэн босоогоор нь одоо нурааж олборлох гэдэг технологиг бол дэлхийд дээр яг 2009 он гэхэд 3 компани эзэмшсэн. Дэлхийд дээр одоо оюутлогыг оруулах юм бол нэг 4-5 компани л ийм үйл ажиллагаа явуулах чадвартай байсан гэдэг чинь бол өөрөө тухайн үедээ бол маш одоо орчин үеийн технологи, техник, мөнгө санхүүгийн хөрөнгө шаардсан ийм зүйлс. Одоо энэ 16 жилийн дараа энэ арга ажиллагаан дээр Монголын залуучууд бол харин гадаадд бүр экспортер явж шít. Ийм боломжууд нь гарч байгаа. Тэгэхээр би энэ хурлын уур амьсгал дотор зүгээр оролцуулаа суудсан иргэний нийгмийн төлөөлөл өдргээд энэ хүмүүсийг харж байхад бол нэг тодорхой хүмүүсийг үг хэлэхэд нь алгадшаал. Ингээд би болоод одоо мэдхгүй улсын их хурлын байнгын орооны хурлын балишгтай хурл те ямар спорт уралдаан гэмтсээ үзэж байгаа биш. Төр орооны ийм байдалтай болдог гэхэд бол би үнэхээр эргэлзэж байгаа. Сүүлийн асуулт гэсэн шүү дээ. Яарад л байгуулахаар ярилцлага маань юусэн тогтож өгөхгүй. Би өмнө тогтоо ярьсан бол яг энэ засгийн газар болон та түр хэлсэнтэй 7 засгийн газар гэдэг байсан. Засгийн газар болгоноор нь ингээд нэмэлт төрчлөлтүүдийг өгнө ярь дэлгэнгүй ярих гэж бодсон. Тэгэхээр яг дараа нь ярих хоёлоод боломж олдох байлгүй. Нэг л зүйл асууч. Саяны хилцүүлэг дээр тухайн улсын хурлын дарга болсон Дембрэл нэг зүйл хэллээ. Үнэн бодлогын үг би сайн мэдэхгүй. Яг энэтэй холбоотой баяр зөвтөл хоёр талд ажиллаж ирсэн гэж хэлсэн. Хоёр талд те. Монгол төрийн бодлогыг нөгөө талдаа очиж шивндэг гэдэг зүйлийг сая ноцтой хэлсэн. Энэ чинь өөрөө Монголын төрд том албан тушаал асчижсэн хүн баггүй. Чиний талд энэ баяр зөвт ажиллаад байна. Чир нь үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн битгүүр гаргасан шийдвэрийг кино үзэж тэнд нь тийм юм энд нь юм гэж
шүүмжилт суух яамны тийм сайд гэж ямар юм бэ? Энэ дур зоригоор авирлагч бол хоёр талд нь ажилласан байгаа шүү дээ. Бидний бодлогын асуудлыг цааталт аваад шивндэг, хариу гаргуулахаар гэрээнд тусгуулдаг. Ийм этгээд байсан байна шүү дээ. Би түрүүн хэргийн эзэн Хэнгэргийн дохоор энэ нөхөр юм байна шүү дээ гэж төрүүчийн хурал дээр хэлсэн. Тэгвэл сангийн сайдын арчаагүй байдлаас болоод энэ гэрээг бол ямар хэдийн засаг санхүүгийн үр дүн муутай болгож хийсэн үр дүнгээр харагдж байгаа биз дээ. Ийм учраас гэрээний үндэс болсон улсын хурлын аюулгүй байдлын энэ зөвлөлийн шийдвэрүүдийг хянан үзэх гэсэн оролдлого бол энэ гэрээг бүхэлд нь цаад талд ашигтай байлгах гэсэн тэр санаархлын үзүүр явж гин гэж би үзэж байна. Тэгээд зөвхөн хөнгөн байдлаар хэлэхэд өчтөр найзтайгаа уулзаа сууж байхад нэг зүйл асуух байхгүй. Энэ сонсгол яаж юм гэж. За явж байна да гэж. Энэ баяр цогт гэдэг хүн чинь одоо киногоор ярих юм бол манаа тал юм уу, дайсны тал юм уу гэж асуусан. Тэгээд надад бол хариулт олдохгүй. Та энэ дээр ямар хариулт? Одоо нэг юм хэрэгтэй. Яг уу ер нь бол айгүй тийм хэцүү нөхцөл байдал. Монголын талаас хилцээр хийгээд явуулчихж байгаа. Тэр чи би хилцээр хинтий. Би очихлоос энэ тал чи 90 онд л 80% маань би нэг 2 бүлэг гадны хүмүүстэй хилцээр хийж байгаа байхгүй. Тэгэхээр хилцээр хий гэж явуулсан хүмүүс нь харддаг. Эхлээд намайг бол юу гэж хардсан бэ гэхээр энэ одоо хятадуудаас мөнгө аваад оюутлогын гэрээг нураах гэж байна. Одоо энэ яагаад би оюутлогтой холбогдсон гэхээр 2009 оны 7 сарын 16-нд энэ 57 дугаар тогтоол батлагдсан шүү дээ. Тэгэхэд би яг Баяр ерөнхий сайдтай хамт Японд төрийн альчлалаар явж байсан. Японы ерөнхий сайдын урилгаар. Тэгээд энэ 57 дугаар тогтоол батлагдаад ирсэн чинь сангийн сайд нь тоохгүй, сангийн сайд нь өмнө нь нөгөө хямралтай холбогдуулаад бүгд хамтдаа тулстай 3 тэрбумын ерөнхий хэлцээр сурчсан. Одоо энэ 90-ыг унгаагаад энэ хятад өгч байгаа үедээ ийм одоо сурчлагын PR-ыг их хурлын гишүүд дотор бол маш их хэмжээгээр явуулсан байсан. Тэгээд Баяр ерөнхий сайд бүр зориуд намайг дуудаад за чи энийг босгож ирээ. Чамаг одоо хүмүүс тэгж хардаад байна гэдэг. Ингээд хардлага бол мөнх юм. Тэгээд очингууд нөгөө Рио Аминхоо хоёртой хилцээр нь шүү дээ. Тэнгууд хилцээр жоохон амжилттай болоод ирэнгууд нөгөө хятадыг лоббидод хятадаас одоо мөнгө төгрөг авсан гэсэн хүмүүс чинь гинтхэн эргээл энэ одоо Риотой холбоотой гэдэг ийм юм болоод гэлсэн. Тэгэхээр би бол нэг зүйлийг бол маш сайн ойлгож байна. Монгол улс бол нэн ядуу улсуудын нэг байсан. Тийм учраас үеийн үед Монголын төр зүтгэж байгаа хүмүүс маш хэцүү шийдвэрүүдийг өөрийнхөө одоо улс төрийн нэр хүнд, карьераараа эрсдэл хийж байгаад энийг шийдэх ёстой. Тэгэхгүй зүгээр алгадчихуулаад байх юм бол өөрчлөлт гарахгүй. Тэгээд би бол энийг ойлгож ирсэн. Яг тэгвэл би Монголын төрд 23-т орсон. Энийг хийх ёстой. Тэгээ хий. Муу хэлүүлээ би тэрийг бол дагаад аваад гарнаа. Яг тэгвэл бүгдийн нийл тод үндэсний аль биедэн зөвлөлөөр оруулаад, их хурлаар оруулаад, засгийн газраар оруулаад хэвлэл мэдээлэлд нээлттэйгээр энэ бүхэн явж байсан учраас би бол бардам байгаа. Зүгээр Дембэрлэгөө жоохон эмзэглэж ийлээ. Хөрхи би Дембэрлэгөөг ингээ худлаар байна гэж шүүмжилсэн. Яг тэгвэл та нар өчтөр өөртөө сонссон шүү дээ. Үндэсний адилхан зөвлөл гэж 3 хүн тоохгүй. Тэгэхээр ерөнхийлөгч ерөнхий сайд их хурлын дарга байсан 3 хүн 3 л өөр юм ярьж байгаа байхгүй. Нэг зөвлөмжийн талаар. Тэгэхээр чинь би одоо хэлэхгүй болохгүй үстэй юм чинь. Тэр 3 хүн чинь нэг байр суурьтай байгаа тэрийг ярьсан бол бүгд ойлгох шүү дээ. Над руу тэгээд уурлаад байгаа ерөөс ямар ч хэрэггүй байхгүй. Тэр 3 хоорондоо ярих хэрэгтэй байхгүй. Би тэгээд тэр 3-ыг гаргасан 2009 оны 2 сарын 19-ний зөвлөмжийг нь л хэлсэн. Энэ зөвлөмж чинь энэ биш дээ. Одоо та нар худлаа ярихаа болио л гэж хэлсэн. Ийм л юм болсон. Мэдээж сонсголоос тодорхой үр дүнгууд гарахыг бол олон нийт хүсэж байгаа. Та ч гэсэн оролцогч гэсэн бүгд тэр хүсэж байгаа. Тэгтээс одоо ярих гэж байгаа Дубай гэрээтэй холбоотой асуудал дээр гол автор нь байхгүй үед яриад үр дүн гарах уу? Би сайн мэдэхгүй байна. Одоо би хүмүүсийн өмнөөс одоо хариулж болж чадахгүй шүү дээ. За цав гаргаж ярилцлага өгсөн тань баярлалаа. За их баярлалаа.